the obnoxious stench from animal people flesh counter makes you nauseated? Ah, now you know one of many vegan reasons. Our programs offer many languages. Please visit suprememastertv.com/schedule. Nos programmes offrent plusieurs langues. Veuillez visiter suprememastertv.com/schedule. Nuestros programas ofrecen varios idiomas. Visiten suprememastertv.com/schedule. Nuestros programas ofrecen varios idiomas. Acesse suprememastertv.com/schedule. The rice cooker is a wonderful multitasking kitchen appliance and can do much more than just cook rice. Be adventurous and discover with us the many delicious vegan dishes that you can create with the rice cooker. Rice cooker recipes, part 2 of 2, vegan oatmeal porridge, thick vegan spicy potato pancake, and cheesy vegan lasagna. Do you want to find out more? We have reached the stage of civilization where the value of human life is no longer negotiable. So what is the next step of having coherent ethics? In some way, it's extending rights to the 8 million species on this earth. The Venerable Matthew Ricard Vegan. Today's show will be presented in Mongolian with subtitles in Arabic, Alaxese, also known as Vietnamese, Chinese, English, French, German, Hindi, Indonesian, Japanese, Korean, Mongolian, Persian, Russian, Spanish, Thai, and Ukrainian or Uranian. Сайн байцгаана уу? Монгод та нутгийн цаатан эрэгттэй ийхүү нөхөрсгөөр бүгдийнх нь намрыг айлтган мэдчихлээрээ. Намайг оюун дээр гэдэг. Монголын цаатан түмэн хүмүүсийг удахгүй сэрж сэхээрэн нэгүүлсэнгүй амьдралын хэв маяг шилжин үрд гитлэгдэж зовж зүдэрж явах тавилангаас чөлөөлөгдөөсөө хэмээн та бүхний хамт хүсэн залбирч байна. Энэ дэлхийн бүхий л харанхуйг үлдэн хөөх гэгээрсэн их багш нарын гэрэл хийгээд бэлэг ухааныг хүртэх болтугай. Удаах шагчинд хийх хоолны жор 2-ын 2 дугаар хэсэг. Vegan obviously чанамал халуун ногоотой, төмөстэй, зузаан шарвин болон vegan бэлтгэдэг лазанья. Өмнөх 7 хоногт нэвтрүүлгийн 1-р хэсгээр бид будаах шагчинд хийж болох 3 жор хүргэсэн. Өнөөдөр бид будаах шагчийн олон талт боломжийг ашигласан дахин 3 амт жорыг танилцуулах гэж байна. Эхлээд vegan obviously чанамд хийцгээе. Obvious бол шимт хичээлээр хамгийн баялаг, амин дэмэгтэй, эрдэс, антиоксидантаар баялаг үр тарианы нэг юм. Мөн уурга, иж бүрэн нүүрс ус, эслэг зэрэг бидний эрүүл мэндэд хэрэгтэй бүхний маш сайн их сурвалж болдог. Өнөөдөр хийх чанамлынхаа орцонд бид нэг аяга уламжлалт obviously нэвс, түргэн болдог болон бэлэн биш шүү. Өдрийг сайн шимт хичээлээр угтах, үүнээс илүү хялбар бэлтгэж болох зүйл гэж үгүй. Obviously нэвсээ будаах шагчийн доторх савнд хийгээд 600 мл шар буурцгийн сүү болон 1 халбаг давс хийн. Сайн хутгана. Таглаад болгох горим дээр тавьчихна. Ус буцлах хугацааг тохируулахыг хүсэх юм бол дараагийн удаа та цагийн тохиргоо тавьж болно. Манай будаах шагчийн хувьд 15 минут болно. 15 минутын дараа шалгаж үзээд obviously сайн хутгаад өг. Obviously холимог маань одоо өртгөн жигэж цэцгий шиг болсон байна. Obviously чанамал бэлэн боллоо.
илүү өтгөн чанамал дуртай бол нэмээд жаахан чанаж болох юм. Чанамалыг дуртай шинэхэн жимс, самар амтлагчуудтай хамт жаахан агч модны сүмс нэмээд идэж болно. Сэтгэл шингэсэн эрүү сайхан хоолоо таалан зоглоорой. Төмөстэй шарвин бол олон улс оронд нийтлэг таашаан иддэг хоол юм. Чихэрлэг болон амтлаг байдлаар амттан эсвэл хоол хэлбэрээр олон янзаар хийдэг. Будаа хашаагчинд хийх бидний дараагийн хоол бол веган халуун ногоотой төмөстэй зузаан шарвин. Эхлээд будаа хашаагчаа хасааж, болгох горимд тавьж, доторх савнд нь жаахан чидүүний тос хийж халаана. Тосоо хангалттай халаад ирэхээр хальсаж дөрвөлжин хэрцэн 400 г төмөс хийгээд хуураарай. Хэрцэн төмсөө самны ёроолд жигд халаах үүднээс тарааж өгнө. Минут тутамд эргүүлж тойруулна. Төмсөө зөөлрөө сайхан үнэртээд ирэхээр нь 500 мл ус хийж жаахан хутгаарай. Таглаад өтгөртөл нь зулгана. Дараа нь ангаахаа шошийн нугшаа бэлтгэнэ. 150 г ангаахаа шошийн нутгаа савнд хийгээд тал халбах утлагт жинжүү, тал халбах шаргаа буюу турмерик, 2 халбах давс, 1 халбах нунтаг цагаан перц, 2 халбах тижээллэг хөрөнгө, 240 мл овёсны сүв, эцэст нь 1 халбах чидүүний тос хийн. Энэ орцуудаа хусуураар сайтар хутгаад дараа нь цахилгаан холигчоор ширхэг нь мэддэхгүй болтол холих юм. Одоо харин чанаж хүргэсэн төмсөн дээрээ ангаахаа шошийн нугшаа хийгээд сайн холилттал хутгана. Дөрвөлжин төмснүүд бүгд ангаахаа шошийн нугшинд сайн бүрхэгдэх ёстой. Ингэж холсныхаа дараа будаа хашаагчийн дотор савнд хийн. Холцын дээд хэсгийг тэгшилж өгөөрэй. Будаа хашаагчаа таглан болгох горим дээр тавина. 30 минут орчимд болоход бидний алтан шаргал веган төмөстэй хуймаг бэлэн болно. Хуймага будаа хашаагчаас гаргахаасаа өмнө хэсэг зуур хөргөөрэй. Ингээд бид том зузаан амттай халуун ногоотой веган төмөстэй хуймаг хийчихлээ. Vegan, the reminder of Eden. Ухаанд үзэгчдээ бидний амьдралыг илүү дээр болгож өгсөн тоошгүй олон хэрэгслүүдийг бүтээх гайхалтай санааг гаргасан өнгөрсөн болон одоо үеийн зохион бүтээгчид шинийг санаачлагчдад талархахаар хэсэг завсарлацгаая. Supreme Master телевизтэй хамт байгаараа бид удахгүй эргээд ирнэ. We pray for Ukraine or your reign. There are 211 countries and regions which have animal people protection laws. Vanuatu is one of them. Vanuatu Prevention of Cruelty to Animals Act. Under the Act, animal people caregivers are to provide adequate food, drink, and shelter, and provide treatment when an animal individual is sick or injured. Animal person neglect and maltreatment are prohibited. Offenders may be fined and/or imprisoned up to 3 months in jail. Obey the law of your country. No more animal people slaughterhouses. No more hurting, no more murdering them to eat, to lab test, or for any reason at all.
Be vegan, make peace, so be it. Будаа хашаагчинд хийх хоолны жор 2-ийн 2-дугаар хэсэг. Веган овьяасны чанамал, халуун ногоотой төмөстэй, зузаан шарвин болон веган бяцлагтай лазанья нэвтрүүлэгтээ эргэн морилно. Бидний хийх сонгодог Итали лазанья веган бөгөөд гоймонгийн давхаргуудыг ногоо, веган бяцлаг, веган паста сүмс зэргээр дүүргдэг онцлогтой. Уг нь бол 100-нд болгодог. Өнөөдөр харин бид будаа хашаагч нь хэрхэн үүнийг болгох вэ гэдгийг үзүүлнэ. Тэгш өнцөгт хэлбэртэй веган лазанья гоймог дугуй хэлбэртэй будаа хашаагчийн савнд тааруулахын тулд эхлээд 9 гоймог үүдэн усанд 20 минут дэвтэй. Тэгвэл зөөлрөөд хэлбэрт оруулахад амар болно. Эхлээд бүгдээрээ дүүпүгээ шаръя. Будаа хашаагчаа асаагаад савнд нь жаахан чидүүний тос хийгээрэй. Босуураар чидүүний тосоо тарааж савны ёроолыг хүртэнэ. Шахмал дүүпүний зүсмэлүүдийг савны ёроолыг сайтар бүртгэхээр айжуухан өрнө. Дүүпүний хоёр талыг алтан шар болтол нь шаарна. Шарсан дүүпүгээ гаргаад үлдснийг нь үргэлжлүүлж хуурна. Тэгээд гаргаад тавьчих. Нийтдээ 300 г шахмал дүүпү хэрэгэлсэн. Дараа нь савндаа дахин жаахан жидүүний тос хийж 300 г хэрцсэн мөөгийг зөөлөн хийнэ. Чидүүний тос мөөгний хэрчэн бүрийг бүрхтэл хутгаад савндаа тараагаарай. Бор болж идэвхэн хутгах юм шүү. Бүх мөөг болсон бол унтраагаад дүүпүнийхээ дэргэд гаргаад тавьчих. Одоо дахин жаахан чидүүний тос савндаа хийгээд 200 г хэрцсэн амтд хулуу хий. Хулууг зөөлрөөд бор болоод эхлэхээр нь эргүүлээд дахин үргэлжлүүлж шарна. Хоёр тал нь болонгууд гаргана. Хамгийн сүүлд нь 1 см зузаантай хэрцсэн хашийг хоёр талыг нь бор болтолд шарна. Хашаа хоёр хэсэг болгон хуурах юм бол сайтар бор болдог юм. Одоо бидний лазаньягийн ногоо бэлэн болсон болохоор эднийгээ будаа хашаагчтай үе давхраг болгож өрнө. Савныхаа ёроолд дэвсэх зориултын цаас байна. Савнд наалтахаас сэргийж байгаа юм. Эхлээд жаахан веган паста сүмсийг цаасан дээр түрхэнэ. Сүмсэнд ус их байвал эхлээд шүүж авах хэрэгтэй. 3 ширхэг зөөлөн веган лазанья гоймонгоор веган паста сүмсэн дээрээ бүрэн хучиж тавина. Лазанья гоймон дээрээ веган паста сүмс түрхэнэ. Урдчлан болгосон шарсан дүүпү, шарсан хаш, амтд хулуу, шарсан мөөг зэрэг зүсмэл ногоонуудаа дээрээс нь давхарлаж тавина. Одоо эхний ногооны давхаргаа веган шар буурцгийн үрсэн бэлтгэхаа хагасаар нь бүрээд жаахан веган паста сүмсийг дээрээс нь халбгаар түрхэнэ. Одоо дахин нэг давхарга гоймонгийн давхарга тавиад веган паста сүмсээ түрхээд ногооны бас нэг давхарга өрж өгнө.
3 лазанья гомн нэмж тавиад паста сүмсээр бүрээд дээрэс нь веган моцарелла бислэг тавина. Ингээд бид веган лазаньяга будаа агшаагчтай хийж дууслаа. Таглаад болгох горимд тавина. Лазанья 30 минут орчим болгоход бэлэн болно. Болгож байх хугацаанд та будаа агшаагч дулаан хадгалах горим шилжих юм бол хэд хэдэн удаа буцаан болгох горимд тавих ёстой болж магадгүй. Босны дараа 5 минут байлгаад тагийг нь нээгээрэй. Цаасны эрэнгээс бариад болгоомжтойгоор халуун лазаньяг гаргана. Одоо лазаньягаа тасалгааны хэмд ортол 15-аас 20 минут хүргэнэ. Яагаад гэвэл халуунаар нь лазаньяг зүсвэл давхаргууд нь салчхна. Иймд хүргэснөөр хэлбэрээ алдахааргүй биежүүлж байгаа юм. Өөрийнхөө дуртай амтлагч ногоогоор чимэглэж болно. Тэгээд тавгуулахад бэлэн. Сэтгэл шингэсэн амттай хоолоо таалан зоглоорой. Шинэхэн салааттай идвэл бүр сайхан. Ingredients. For all ingredients, please use organic versions if available. For the vegan oatmeal porridge, the ingredients are 1 cup of traditional oats, not quick or instant, 600 milliliters of soy milk, 1 teaspoon of salt. For the thick vegan spicy potato pancake, the ingredients are 400 grams of diced potato, some olive oil, 500 milliliters of water, chickpea batter, 150 grams of chickpea flour, 240 milliliters of oat milk, 1 teaspoon of olive oil, half teaspoon of turmeric, half teaspoon of smoked paprika, 2 teaspoons of salt, 1 teaspoon of ground white pepper, 2 tablespoons of nutritional yeast. For the cheesy vegan lasagna, the ingredients are 9 pieces of vegan lasagna pasta sheets, olive oil, 300 grams of firm tofu, 200 grams of zucchini, 200 grams of eggplant, 300 grams of white button mushrooms, 650 grams of vegan pasta sauce, 300 grams of vegan soy cheese shreds from Lightlight Industry Limited, a loving heart vegan food company, 350 grams of vegan mozzarella cheese for topping. Vegan, your meal speaks louder than words about who you are. Эрхэм үзэгчдээ, өнөөдрийн нэвтрүүлэгт та бүхэнтэй хамт байсандаа бид баяртай байна. Будаа агшаагч бол гал тооны гайхалтай хэрэгсэл бөгөөд үүнд маш олон янзын амттай хоолыг өөртөө болон гэр бүлийнхэндээ хийж өгөх боломжтой. Эдгээр энгийн мэдээлж хоолыг будаа агшаагчаа ашиглан хийх танд таалагдана гэж найдаж байна. Дараа нь хүн төрөлхтний гарал үүсэл ба хувьсэл 15-ийн 14-р хэсэг багшийн шүтэлцээ нэвтрүүлэг онцлог мэдээний дараа гарна. Та бүхэн буддагийн дотоодын амар амгалан хийгээд ажислыг хүртэх болтугай. Up next is The Origin and Evolution of Human Beings, Part 14 of 15, on Between Master and Disciples, right after noteworthy news. May you experience inner peace and blessings from the Buddha. Russia, go home now. Be vegan. Make peace. Do good deeds. Hell not reach. For free international vegan recipes and for language availability, please visit suprememastertv.com/VEG and suprememastertv.com/schedule.